олцсон цэрэг болгоныг дагуулаад чөтгөрүүдийн эсрэг байлдаа явах хэрэгтэй байхгүй гэсэн чинь та нар надад олигтой хүн олж өгч чадахгүй байна. Тийм болохоор би тэр чөтгөрийн чинь эсрэг тулалдахгүй ингээд өрөөнөөс гарахгүй ингээд өрөөндөө амьдралаа гэд бүр өөргөө төгтсөн. Нусан чавтаас. Тэгээ энээс нь болоод хаан те энэ хаан дуусаад тэр чөтгөрийн баавнуудыг ялж чадах хэн л вэ? Бүгдийг тэр чөтгөрийн баавыг алхаар явуулаа гэд ийм зарлиг гаргасан юм билээ л те. Яг үүндээ бол харин энэ дөрвөн охин бол те дөнгөж ингээд адал явдал хайж эхэлж байгаа. Ингээд туршлага ямар ч туршлахгүй. Дөрөв амар томроодсон шүү дээ. Энэ охиныг ингээд дагуулж явах гэдэг нь өдөргээ томроодсон ч гэсэн энэ дөрөв нь ямар ч юм чадваргүй амар сул дор юм билээ л те. Хамгийн доод зэрэглэлийн одоо адал явдал хайгч гэсэн. Сайко багогийн хажууд бид нар тийм амар сул дор байсан. Тэгээ те ингээд яагаад ч дийлж чадахгүй болохоор та биднэрт ингээд хүч чадлаасаа хайрлаас чи сайн цаагаад өгөөч. Тэгм харин манай гол дүр болохоор те нөгөө нэг шидийн чадруудыг яг яаж ашигладгийг мэдэхгүй ш. Зүгээр нөгөө нэг шидийн те харж байгаа л за энэний ашиглаад шууд ашиглаад байгаа ш. Яг нарийн имийг бол юу ч мэдэхгүй. Тийм болохоор эднэрт тэгээ заахтаа бас ямар ч итгэлгүй. Харин манай Фенрис болохоор амар уралцсан. Та нар ямар ичтгүү хүүхнүүдээ. Манай мастер лөө ингэж их ойртохыг хүснэ гинэ гэд энэс нь болоод харин манай гол дүр болохоор түрүүн би та нарт аяллахаа хамдрагч гэж хэлсэн. Яг үүндээ бол энэ хүн бол миний эхнэр байгаа юм ба. Би түүнтэй хамт те ямар нэгэн илүү дутуу шуугаан дуулаангүй амар тайван амьдрмаар байна. Таны эхнэр юм уу? Та хоёр чи гэрэлцсэн юм уу? Хоёр хосын дундуур бид нар